Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яам, элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр үзүүлж байна. Монгол Улсын засгийн газар 2017 оноос эхлэн хүн амын дунд гепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлах, гепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг өрөвсөл, хатуурал, хорт хавдрын шалтгаанд нас баралтыг бууруулах зорилгоор элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн үр дүнд эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүр гепатит С вирусын онцлогоо, эмчилгээ үн төлбөргүй, гепатит Б болон дельта вирусын онцлогоо үн төлбөргүй, эмчилгээний 60%-ийг эрүүл мэндийн даатгалаас төлөөлөх боломжтой болсон билээ. За намайг Удвал гэдэг. Би 47 настай Улаанбаатар хотын иргэн. 2015 онд урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар судлалын үндэсний төвийн янжин тулам эмчид үзүүлээд явахад харуулхад бол илгэндээ тийм гим ангиом гэж судасны хоргоо хавдартай гэж бол онцлогдсон. Тэгээд тухайн эмчийн зөвлөгөөгөөр ВЦ вирусын шинжилгээ өгөхөд цуснд бол С вирустэй В вирус бол байхгүй гэсэн шинжилгээний хариу гараад тухайн үедээ би бол 15 онд онцлогдсон боловч С вирусыг вирустэй байна л гэж бодоод явсан болохоос биш яг эмчлээ яаж эмчилдэг юм бол яг яах ёстой юм бол гэдгээ бол нэг ухаж ойлгохгүй тэгсийгээд бол өнгөрсөн. Монгол улсад вирусын гаралтай элэгний архаг өрөвслийн хувь бол өндөр байгаа. Жишээлбэл С вирусын халдвар хүн амын маань 12-оос 15% орчмыг бол хувийн С вирусын халдвартай байна гэдгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байгаа. Б вирусын халдвар хүн амын маань 9 орчим хувьд бол Б вирусын халдвартай архаг халдвартай хүмүүс байдаг. За үүнээс Б вирусын халдвартай хүмүүсээс 60 гаруй хувь нь бол давхар дельта вирусын халдвартай байна гэдгийг нь одоо судалгаагаар болон эрдэмтэд тогтоогоод байгаамаа. Урьдчилан сэргийлэх үйлчлэгээр угаасаа би 6 сарын дотор байнга хийлгэж исэн. Тийм болохоор дахиад эмчтэй хандаад Цэгээ тоолуулахад С вирус 5 сая гарчихсан. Итэвхтэй байна. Яаралтай юм уух хэрэгтэй гэд 17 онд Харваны им ороод ирчихсэн. Элэг бүтэн Монгол гэдэг одоо энэ элэгний энэ С вирусын эсрэг энэ хөтөлбөр хэрэгжиж байгааг би телевизээр эмчээсээ ер нь бол мэдээллийг олж авсан байсан учраас элэгний С-г үнгүй оншилж байна. С-г үнгүй тоолж байна. С-гийн эмийг бол даатгалаар хүмүүст олгож гин гэдэг тийм үг бол тодорхой хэмжээгээр мэдээлэл авчихсан болохоор өөрийгөө эрүүл болгохын төлөө бол энэ эмийг эмийн сангаас бол хөнгөлөлттэй худалдаж аваад тухайн үед учрах эрсдэл гарч болзошгүй ямар нэгэн шинж тэмдгүүдийг бол тухайн эмч надад бол бүгдийн сайхан зөвлөж өгсөн байсан учраас тэр болгоныг дагаж С вирусын эмийг бол 3 сар бол уусан. 3 сар уугаад сарын дараа С вирусээ тоолуулаарай гэд ихэд бол бас л эрүүл мэндийн даатгалаар үнгүй тоолж яаж исэн. Би бол 2 сарын дараа нь бол тоолуулсан. Тэгэхэд бол С вирус тоологдоогүй. Сүүлийн 4 жилд Монгол улсад бол элэг бүтэн үндэсний хөтөлбөр бол маш амжилттай хэрэгжсэн. За үүнтэй холбоотойгоор бол элэгний архаг өрөвслөө мэддэггүй байсан хүмүүс бол их одоо эмнэлэгт хандаж болон өөрийнхөө эрүүл мэндийг одоо анхаарч ингээд элэгний өрөвслөө их одоо тодруулж, хяналтанд орж, эмчилгээнд орж ингэх хандлага маань бол маш их ихсэн. Вирусын гаралтай буюу элэг гэмтээдэг Б, С, дельта вирусын гаралтай элэгний өрөвсөл бол одоо манай Монгол улсын хувьд төдийгүй дэлхийд дахинд бол зөнхөлж байгаа. Нөгөө цэрэн тогтох гэдэг би энэ 30 настай эхнэр 3 хүүхдийн амьдардаг малчин байна. Би 2009 онд цэрэгт явсан. Цэрэгт явахад аавтаач шинжилгээнд орсон ямар нэгэн вирус илрээгүй. Тэгээд цэрэгт яваад 2010 онд ирсэн. 17 онд эхнэр жирсэн болоо сум орж эмчийн хяналтанд орсон. Эмчийн хяналтанд үзлэгт ороод В вирустэй гэж харсан. Тэгэхээр тэнд үн төлбөргүй шинжилгээ авч байгаа хэрэг би ч гэсэн шинжилгээ өгөөд үзсэн. Тэгсэн би ч В вирустэй байсан. Тэгэхээр би тэр сандраад хүүхд маань нэрвэл болох сандраад яасан. Сумын эмч аймаг орж вирусээ тоолвол гэсэн. Тэр аймаг орж вирусээ тоолуулсан. Цэрэгтэй байхдаа үтэнгийн залуустайгаа дарваад нэг зүгээр шивээс хэлгсэн. Тэрнээс олж В вирус авсан юм болоо гэж боддог. Тэгэхээр элэгний архаг өрөвслийг үүсгдэг маш олон шалтгаан байдаг. За түгээмэл шалтгаануудаас бол архины хэрэглээ болон эмийн буруу хэрэглээ байхаас гадна ихэнх БЦ дельта вирусын халдвар бол нэгдүгээрт бол бохирлогдсон зүй тариурыг хэрэглэх, эсвэл одоо баталгаагүй цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх, за мөн арьс салстанд одоо гэмтэл учруулах, ялангуяа хүүхд залуучууд нөө шивээс их хийлгэх, за үүнээс гадна вирусын халдвар ялангуяа бэлгийн замаар дамжих бас боломжтой байдаг.
Би одоо эмчийн хяналтанд байгаа. Хүүхэд маань эрүүл сарвал төрсөн. Хүүхэдтэй вирусийн вакцины хийлгэсэн. За хамгийн том хамгаалалт бол вирусын эсрэг вакцинд хамрагдах байгаа. Жишээлбэл насан турш хүн бол сайн дурын вакцин буюу одоо сайн дурын дархлаажуулалтанд вирусээс сэргийлсэн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой. Тэгвэл үүний өмнө эмчийн үзлэг зөвлөгөө авч эхлээд вирусын халдвар Б болон дельта вирусын халдвар байна уугүй юу гэдгээ үзүүлээд хэрвээ байхгүй бол 2 удаагийн вакцинд хамрагдсанаар илгэний Б дельта вирусын халдвараас 10-аас 15 жил хамгаалах ийм ач холбогдолтой. Малчид бид мал гэсээр угаад өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаггүй. Тийм болохоор малчтай өхнийг шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна. Үнэхээр бүрэн дүүрэн эдгэрдэг тийм вирус учраас бид нар бол айх шаардлагагүй эмчтэй итгээд эмээ аваад эмчийнхаа заавраар одоо энэ эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэдгийг бол би айгүй сайн ойлгож тэгээ бусад хүмүүс ч гэсэн хурдан эмчтэй үзүүлж хурдан шинжилгээгээ өгч өөрийгөө хянж одоо урьдчилан сэргийлэх хүслэгт бол заавал орж байгаарэ гэж би бол хүсэх байна. Эрүүл мэндийн даатгал төлөгч эргэн та харьяа өрх сумын эрүүл мэндийн төвд хандаж элэгний БЦ вирус илрүүлэх үзлэг шинжилгээнд өн төлбөргүй тогтмол хамрагдаарай.